За тэгэхээр өнөөдөр бид нар хэвлэл мэдээллийн салбарын 10 сайтуудын нэгдэн зохион байгуулж байгаа EV наадам дээр хүрэлцэн ирсэн байна. За энэхүү наадамд маань салбарын хүндэт зочдууд ирж сайхан наадмын тухай яриа, халуун дулаан өв соёлын тухай ярианууд бас болж байна. За тэгээ мэдээж Монгол үндэсний наадам учраас үндэсний бүжиг, дуу бүхэн илэрхийлж байна. За тэгэхээр бид бүхэнтэй хамт байгаарай. За тэгээд энэ влогийг дуустал нүзээрэй. Human Z компани захирал баасан дэлгэрэгч маань сонгогдлоо. Таны сэтгэлийг сонсъё. Энэ ямар нэвтрүүлэг? Ямар нэвтрүүлэг? EV наадмын влог юу нэ? За. Юучлаар нэвтрүүлэгт тааруулж ярих гэдэг шиг. За манай ч хамаа сэтгүүл зүйн салбарын 10 сайт нэгдээд ингээд наадамд зориулаад ийм онцгой контенттой ийм нэвтрүүлэг хийж байгаа. Тэгээд энд манай баг ингээд бүрэн бүрэлдэхүүнээр ирээд оролцож байна. За тэгээд сүүлийн үед юу нэгээд манай монголчууд хийвэйтэй байх юм бол их олон юмд хүрэх гээд ийна гэдэг одоо зүйлд хүрчээд байгаа шүү дээ бид нар чинь бүгдээрээ. Тэгээд тэрнийг л контентоор одоо энэ гой уран бүтээлээр ив найрамдалд авчирч хүмүүсийн сэтгэл санааг сайхан болгож бас монгол бахархлаар номшуулах зорилготой ийм одоо наадам хийж контент хийж байгаа. За тэгээд багийнхантайгаа үндэсний хавцаар гоёод нэг өдөр сайхан байна. Яг үнсэн байна да. Үгүй ээ построос тустаа ингэж. Тэжэнэс. Гэтэ хаа бусад зүгээр зургууд авч болох юм уу? Баярлалаа хаа. Миний хүлэг оруулахгүй. За одоо энэ бол ерөнхийдөө манай наадмын яг зураг авалтын хэсгүүд байгаа байхгүй юу? Одоо жишээлбэл тэнд харагдаж байгаа гэрт эхний зочд маань ярилцсан байгаад за тэнд бас нэг тайз байгаа. Ер нь бол ерөнхийдөө ингээд тайзуудаа засаад солиод өөр газар зочдынхоо уур амьсгалд нь тааруулаад засаад явж байгаа юм билээ. Тэгээд одоо жишээлбэл тэнд эрдэмтэн судлаачдын яриаг авах гээд одоо тэнд манайхан бэлдээд сууж байна. Паска юунд ажиллаж чинь? Юутай ажиллаа? Наач юм уу? За өнөөдөр төрсөн өдрөөрөө лав өглөөч завгүй ажилласан хүний сэтгэлийг сонсъё. Зүгээр наа тэр мөр бол ерөөс асуудал биш. Тэгээд Замаараа заал авчаал юм. чаас хавцж байгаа санахаас хаваа.